Танай тоны. Хөрөмдрөг үзэгчтэй 25 дугаар шоутлиз танай тооны нэвтрүүлэг яг одоо эхлэх гэж байна. Үзэгчтэй авах танай тооны хамтаа аваарай гэж хүсье. Ажлаас гарахаас өмнө надад миний хайлс нар энд байж байна. Тэгээ дээрэс нь би аль ерөөс сонгоогүй байгаа. Тэгээд яг одоо ажлаас гарахаас өмнө уцаар яриад зөвшөөрөл очих гээд байж байна. Тэгэхээр энэ хүн хинбэ гэвэл үзэгчтэй авах маш сайн мэдгүй хаа. Шар өвлүүд дээр бол маш их гарсан. Шар өвлийн нэг үе баатар болж ирсэн гэж хэлж болохоор Монгол ер нь одоо маш сайн мэддэг шүү дээ хүмүүс бол нэг хүн баг энэ бол мэдээж одоо гамбуш гэж таах маш сайн мэддэг байх. Тэгээд энэ дэр нь очихно гэж бодлоо их сонирхолтой болов гэж бодсон юм аа. Тэгээ утсын бас нэлээд болж иж хүнээс авлаа. Тэгээ утсыг аваад яг одоо би залгаж үзэх гээд байж юм л да. Хонолох юм уу мэдэхгүй байна. Бан, гамбуш уу? Тийм бэ. Сайн байна уу? 25 дугаар телевизээс ярьж байна. За. Танай тоныг нэвтрүүлгээс ярьж байна. Тэгэхээр сэтгүүлч Тэнгис гэж хүн байна. Тэнгис. Тоглоом уу? Гүйг тоглосон юм байхгүй. Би өнөөдөр танад очиж хончвол болох уу гэж ярьж ин л да. Надад Тийм, танад очиж хончидгөө. бид оршиж бошиж хийлгөө мө гинт ингэж хийх юм уу? Харин маа нэвтрүүлэгч ерөөсөө шууд л ингээд очдөг байхгүй. Тэгэхээр өнөөдөр танаа гэрт очиж ончидгөө. Ой, яна тэта тухайн би үгүй хантаад тэгээд үгүй бүрээ чирээ хандхаас та. Зөвшөөрч гэнэ үү те? За яг зөвшөөрч чирээ хандаад болохоор. За. Тэгээд одоо тэгвэл яаж байгаа яваа? Мэдгүй ихтэй. Яаж мэдхээ? Хаана үт юм бэ? Тийм үү. За тэгвэл одоо яваад чийдэх үү? За баярлаа. За тэгэхээр гарахаас өмнө очихныг ярьлаа. Тэгээ тоглоод байгаа мó гэдэр ярьж байна. Урд юм ерөөсөө одоо ийм газар чонжсэн. Зочлууд л гэдэг нэг удаа онжсэн. Тэр маань шинэ жилийн дугаараас. Шинэ жилийн дугаараар намайг хоноолох айл байхгүй Уламжлалт зочдод онжсэн. Хоёр удаагаа зочдод очих гэж байна. Тэгээд зэгч таах надтай хамт дугаараа ингээд цай. Нэртэй айлын зүтэй хүүби унгонотог таантай би хамтаган байхад тацхгүй би. Зэг гадаа нэрчээд байна гэдэг тотшоо орцгойд. 210 Танай конондо айлын өнөр хамар царга хутлаас тандаа айлын ихнэр нахахаад намайг тасандаа телевизээс чинь атар уцаар ирсэн. Хэд хоног таарууч танай конондо онгон сарнаар хоёр Танатони. Танатонио. ой Танатони. Ер нь энд амьдарч юм уу? Ерөөсөө энэ амьд эдэн дээрээ амьдаад нэг жил болж байгаа. Тий. Амьдраад уу? Тий, эдэн дээр амьдаад тэгээд хамгийн гол нь намрын зочдлын дүүн сахилууд нь бол яг бид юу яадаг байхгүй хамгийн гол нэгнийх өнөөдөр чинь бас зах зээлийн нөхцөл айгүй хэцүү шүү дээ. Би яг өөрийн гэсэн байр маяр байхгүй болохоор бодлуудаар ингээд байдаг болохоор тэднийх яг өдрийн 10-аар байлгадаг. Тий, арай хөнгөлттэйгээр тэгээд одоо хугацаагаар гэдэг утгаараа тэгээд энэ яг энэ дасганд далиндал хэлээ. Хамт олон тэгээд энэ гүнж мөрөн компанийн барьж авдаг яваад хэлээ зэрэг дамжуулчихъя. Тий. Ер нь хизээс болж буудлаар жил гарны өмнөөс Гүгөө бууллаас чинь бүр юу штэ
80 оноос эхлээд 87 оноос ч хойш буудлаар амьдарч байгаа шүү дээ. 20 жил болж байгаа юм шүү дээ. Яг тийм наад цаашаа нөгөө гадаад дотоод явал тий тоглолтоор бүжиг одоо бас харьцангуй залуу байхад ч ингээд гадаад явж байгаа бүжиглж боломж байлаа тий. Одоо болохоор бас би 60 төгсөж байгаа болохоор ч одоо нэг гадаад очиж бүжиглэн гэхэл чинь бас одоо хүмүүс марал илэгдэлт орно гэж тий марал илэгдэлт орно гэхэр насны дараалал биш шүү дээ тодорхой хэмжээгээр тийм болохоор ч одоо бас залуу бүжигчд байна тэдний хажуугаар би ч одоо нэг зэрэгцэж гүгээд яах вэ тий 60 хүрч байгаа юм уу? Тий 60 хүрч байгаа шүү дээ. Одоо хэдтэй бэ? 60 та харин 40 он шүү дээ. Тэг жилхэргүй л харагдаж шүү дээ. Яг баярлаа. За. Хүмүүс л би урд нь зүгээр л сони хөвлөөр таныг бол зүүн бичсэн юмнуудыг уншиж ийсэн. Энд дижитал орж байгаа гэж үзэж ийсэн л та. Яг гэж нүр тулж анх удаа л болчих шүү дээ. За. Одоо ингээд уучлаарай нөгөө дөнгөж сая нэг ажлаас орж ирж байгаа байхгүй юу? Дөнгөж сая жолооч болгоно сая орж ирж байна. Тийм болохоор бас хоол идэг байгаа. Тийм болохоор орой хоолнд хамт юу яач дээ өрчээ дээ. Тэгсэн би бас л ингээл одоо ингээл бас л дүрээсээр л амьдэрч шүү дээ тий. Тэгээд нэг бас өөрийн гэсэн нэг байртай болгоно гэж айгүй мөрөөдөж байгаа байхгүй нэг өрөө байртай нэг өрөө шүү дээ ганцхан өрөө. Тэгээд тэр чинь нэг миний цалин хэдвэлээ тий. Тэгээд ингээд миний амьдэрч байгаа нөхцөл хагны насыг түүжсгийн ихчээр өрөөсөө тэр болно би одоо байртай болж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд би яг одоо Ахмадын баяр болж байна тий. Одоо би бас тодорхой хэмжээний хамт орж тодорхой хэмжээгээр би солилцсон үед чинь бас тодорхой хэмжээний улсын байгууллагууд бас 20 жил ажилласан тий бараг 30 жил ажилласан тий одоо байгууллагуудаар төрийн байгууллагад ажилласан цалин одоо энэ ажил хоёр чинь хоёр талын ялгаатай байгаа байхгүй юу цалин үед чинь бол төрийн байгууллагад ажиллаж болж ирсэн одоо асал гарахаар би төрийн байгууллагад ажиллаж болохгүй болсон байхгүй юу тэгэхээр олонний танил болсон тэгээд төрийн байгууллага чинь би яг одоо багш байхгүй юу гол нь тэр чинь нэг ингээ 10 жилд намайг одоо багсаар бол ахгүй. Юуны багш? Би чинь юу штэ үс төлөвмийн багш байхгүй юу? 10 жилийн одоо хөлбөрийн багш гэсэн үг л дээ. Би одоо айлын том 10 штэ. 10 хийсэн. Олон биш үү? Тий. Одоо дөрөв эцэг яг нэг эцэгээс дөрвөлээд ахгүй. Тэгэл яг одоо манай эцэг хойш нь дөрөвдөн дах салаад хайд их хайд эцэг ингээл 2 3 айлын хүмүүс чинь нийлээл тий 10 болцсон. Тэгээ дараа 9 төвтэй. Түүнтэйгээ холбоотой байдаг. Холбоотой амар холбоотой намайг одоо өвчин зовлон туслах нусхын янз бүр гэдэг бол эмч дүүч байгаа тэгэл ингээл хурц ирэх аягүй тусалдаг. Гэхдээ би тусахын амьдралыг хөөс хүмүүс ингээл ер нь эцэг тусахын амьдралыг хөөс хүмүүс амьдралаа бол өөр хүүхдээ хөөгөл явцдаг. Надад болохоор ч нэг үнэ тий яг түшид болох өөр хүүхдээ ингээ одоо ханд бүл байх учраас би харьцан гол тэднээс бас бид нар бол санаа зовох юмтай амьдарч байгаа хгүй хүн чинь тий гэр бүлтэй хүмүүс чинь санаа зовох юмтай амьдарч шүү дээ тэг чинь өөр хүүхдээ хад төлөө тий тэрний сайн цаахны төлөө амьдарсан би болохоор чинь өөрийнхөө төлөө амьдарч байгаа гэсэн үг шүү дээ тий тэгээд харьцан гол тэдний хажууд чинь бидээс би бас дараа болъё гэж боддоггүй байхгүй юу би хүний төлөө амьдарч байгаа биш шүү дээ тий хамгийн гол нь хүн болж төрсөндөө би байлж байгаа байхгүй юу гол нь тий тэгэхээр би заавал би одоо хүмүүс тэгдэхтэй гамш одоо ингээд ийм төрснөөрөө дандаа төрийн ярьдаг үгүй шүү дээ. Хүн болж төрсөн бол энэ өвчнөө амиа хорлоод байгаа хүмүүсийг гайхаад идэх байхгүй. Ийм вирус сар бол ихтэй бүх хүмүүс байж юу утсан яасан гэж тий хайр майрлагын хайр гэж байж болно шүү дээ. Гэтэ хайрын төлөө гэж амиа өрөө янз бүрийн тийм хэцүү амьдралын төлөө хэцүү амьдрал гэж шин би л араа үстэй. Тэг чин хүн хамгийн гол нь сэтгэлийн тэнхээгээр л явчих хүмүүст амьдрал яаш. Би бол хүн бол төрсөндөө баярлдаг. Гэхдээ хамгийн гол нь хүний төлөө амьдраагүй өөрийнхөө төлөө амьдарч байгаа тий. Тийм болохоор хүн амьдрах ёстой байхгүй юу? Гэхдээ би бас заримдаа боддог байхгүй юу? Сая хүлээг юмтэйчил тий. Би яахаар юуны төлөө одоо ингээл ажил гэр гэл яваад байна тий.